Бүгдээрээ сайн уу? Ерөөлийн суугтай хамтаага та нартай баярлалаа. 25 дугаар бүлгээс ойлгосон зүйлээ даруугаар хуваалцъя. Баярлалаа мөнхийн эзэн минь ээ. Энэ цагийн төлөө үнэхээр талархаж байна. Энэ цагийг би баяр хөөртэйгээр эхлүүлж байна. Та энэ цагт надтай хамт байж дуустал нь та ариун сүнсээр удирдах болтугай гэж эзэн Есүс Христийн нэрээр даруугаар гуйж залбирчнаа. Амен. 25 дугаар бүлгийн талантын сургаал зөвлөл гэсэн гарчигта 14 дугаар ишлэл дээрээс энэ нь холын аянд гарахдаа боолуудаа дуудаад эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болоо. Тэр хүн нэгэнд нь 5, нөгөөд нь 2, өөр нэгэнд нь 1 талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынхан дагуу өссөн аж. Тэгээд холын аяндаа явжээ гэсэн байна. За 5 талант авсан боол нь дахиад нэмээд 5-ыг болсон байна. 2 талант авсан боол нь дахиад нэмээд 2-ыг болсон байна. 1 талант авсан боол нь харин газар очиод булсан байна. Удаан хугацаа өнгөрөөд эзэн нь боолуудтайгаа тооцоо бодохоор буцаж ирсэн байна. За тэгээд 3 боолыгоо нэгээр нь дуудаад уулзж байна. За 5 талант авсан боолоос нь эхлээд очиод би 5-ыг дахиад нэмээд олчлоо гэсэн чи итгэмжтэй сайн боол минь ээ. Чи бага зүйл итгэмжтэй байсан учраас би чамд дахиад ихийг хариуцуулах болно. Эзнийхээ баяр хөөрт ороо гэж хэлсэн байна. 2 талант та боол нь ирээд би дахиад нэмээд 2-ыг олчихсон гэсэн чинь итгэмжит сайн боол минь ээ. Чи бага зүйлд итгэмжтэй байсан учраас би чамд их зүйлийг хариуцуулъя. Чи эзнийхээ баяр хөөрт ороо гэсэн байна. За 1 талант авсан боолынх нь ээлж болоод очиход эзэн би таныг үр суулгаагүй газраасаа хадаж авдаг. Юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан тул явж таны талантыг газар нуучихсан хар таны талант энэ байна гэвэ гэсэн байна. За 28 дугаар ишлэлдэр харин эзэн нь хариулж байна. Түүнээс 1 талантыг нь авч 10 таланттай хүнд өгөө. Учир нь хүнд байна түүнд илүү ихээр өгөгдөн. Тэр нэгэн элбэг дэлбэг байх болно. Харин хүнд байхгүй байна түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдах болно гэсэн байна. Амен. За энэ сургаал зөвлөл дээр гарч байгаа талант гэдэг ахаар та нарт хамгийн түрүүнд яг юу бодогдсон бэ? За бэлхэн анги судлал дээр бол ингэж хэлсэн байна. Талант нь энэ дэлхий дээр байх үед бидэнд өгөгдсөн авьяас чадвар, цаг хугацаа, нөөц бололцоо, бурханд үйлчлэх боломж зэргийг төлөөлдгөө. Бурхан энэ бүх зүйлийг хамгийн ухаалаг, боломжит замаар зарцуулах үүргийг бидэнд итгэж өгсөн юм а гэсэн байна. Амен. За миний хувьд уншиж байгаа талант гэхээр ганцхан л авьяас чадвар, авьяас бэлгэл айгүй санагдаад ирсэн чинь энэ дээр ингээ уншсан чинь нөөц бололцоо, цаг хугацаа, бурханд үйлчлэх боломж зэрэг нь бас талантд ордсон байх гэж бодсон чинь надад бас айгүй сонирхолтой санагдсан байгаа. За энэ сургаал зөвлөл доторх бурхан аавын дүр төрх. Тэр надад ямар их итгэдэг юм бэ? Тэр инхчэнд ямар их итгэдэг юм бэ? Тэр инхчэнд итгээд ямар их тэр авьяас чадварыг, ямар их тэр цаг завыг, боломж бололцоо, үйлчлэлийг тэр өөрөө надад итгээд надад боломж болгон тэр өөрөө миний амьдралд өгсөн юм бэ. Намайг цааш нь амжилттад аваа явж чадна гэд надад итгээд, намайг цааш нь хариуцаад авч явж чадна гэд миний амьдралд байгаа энэ бүхий л зүйлсүүд эзэн үнэхээр намайг амжилттай байлгаж тэрийг үнэхээр цааш нь авч явж чадна гэд надад хариуцуулж өгсөн юм бэ. Надад ямар их бас итгэлийг өөрөө надад өгсөн юм бэ. Тэр надад ямар их итгэсэн юм бэ. Үнэхээр би талархаж байна бурхан аавда. Тэр надад итгээд энэ багахан бяцхан үйлчлэлүүдийг ч гэсэн надад хариуцуулж өгсөн юм бэ. Намайг үнэхээр цааш нь үржүүлээд өсгөөд авч явж чадна гэд надад энэ болгоныг өгсөн юм бэ. Намайг үнэхээр хариуцаад авч явж чадна гэд надад сайхан үр хүүхдүүдийг өгсөн юм бэ. Намайг үнэхээр ханилан суугаад үнэхээр ад жаргалтай амьдрна гэдэн сайхан хань ижлийг бас өгсөн юм бэ. Надад итгээд итгэл найдварыг надад ямар ихээр өгсөн юм бэ. Үнэхээр би бурхан аавда талархаж байна. Тэгээ би эндээс ойлгож байгаа бас нэг зүйл нь болохоор бидний итгэл бас ямар өвгөө аваатай байх ёстой юм бэ. Би бас итгэдэг, бурхан аав бас надад итгэдэг. Би бас өгдөг, бурхан аав надад өгдөг. Мэдээж төрүүлээд бурхан аав надад өгдөг. Би бас өгдөг. Ийм тэнцвэртэй байдлыг би эндээс олж харж байна л да. Тэрнээс биш бурхан л ингээл өгөөл, бурхан л надад итгэл, надын зүгээс юу ч гарахгүй, юу ч байхгүй.
Ингэж байвал ямар уйтгартай, ямар муухай юм бэ? Энэ дээр бүр ингэ хэлсэн байж тээ. Удаан хугацааны дараа эзний тооцоо бодохоор ирнэ. Биднэрт ингээл өгөөд байгаа тий. Ингээл за аав чи ингээл хий, ингээл чи байна. Ингээл нэг ямар ч тооцоогүй, ингээл ямар ч үгүй, ингээл нэг тэр юу нь мэддэхгүй ийм зүйл биш. Эн чин дараа нь ингээд тооцоотой шүү дээ. Чи ингээд тооцоогоо бодох өдөр ирнэ шүү дээ. Энэ гурван хүн дараалаад нэг нэгээрээ би ингэсэн ингээд ингээ ирж байгаатай адилхан би ч гэсэн бас ингээд ирнэ шүү дээ. Миний үе ч гэсэн ирнэ шүү дээ. Энэ нь нэг тийм үлгэр домгийн зүйл биш юм шүү дээ. Энэ бол үнэхээр бодит зүйл шүү дээ. Би бас энэнд бас үнэн итгэх ёстой шүү дээ. Тэг би үнэхээр тийм өвөө аваатай байдал дотор би ингээд эргүүлээд би бас тооцоо бодон шүү дээ. Би чинь бас ингээд балансыг ингээд тайлан тооцоог нь би бас хийн шүү дээ. Өөрийнхөө зоргоор л ингээл хийчих биш. Эн чинь бас учир утгатай шүү дээ гэдгийг би бас үргэлж санаж явах хэрэгтэй байна гэж би бас ойлгож байна. Тэг үнэхээр бас надад хамгийн түрүүлж итгэл найдварыг өгсөн тэр бурхан аавыг үнэхээр өнөөдөр магтаж байна. Үнэхээр Есүс Христ алтрах болтугай. Амен. За тэгээд иймэрхүү зүйлсийг ойлголоо. Тэгээд анхаарал тавьж сонссонд баярлалаа. Дараагийнхаа үгийн ойлголтоор уулзцаая.